Өнөөдрөөс манчим Монгол янзын амттай хоолных талаар влог хийж эхлэж байна. Манайгаа дагаад хүлээж байгаарэ. За тэгэхээр гоё цовын шахахын тулд эхлээд гурилаа сайхан нарийн хөшиглөж бэлдэх хэрэгтэй. За гурилаа бэлдснийхаа дараа сонгон мах хоёроо хөшиглөж бас бэлдэнэ. Надад л цовын үнд байцаа шаардгуумаа. Тэгрээр зүгээр төмс луун л хийчээ. Амттай хоол хийхин тулд эхлээд сонгоно амт ортолонд хуурах хэрэгтэй. За сонгоно хуурсны дараа мах ногоогоо хийж хуурна. Бас давсаж амтыг тааруулна. Мах сонгод ногоогоо нилээн хуурсны дараа таарсан ус бас гурилаа хийж таглаад орхино. За тэгээд хийсэн цовингаа амсч үзье. Бицта янзын амттай болсон байна. Цаашдаа тэгээд та нарт хоолных талаар заах болохоор дагаарай.